Тэгэхээр ингээд цаашдаа бид нар орлого зарлага хөрсөн тэнцээд зөвхөн хөрөнгө оруулалтын зарлага болоод ирэхээр дотоодын нөөц бүтээн чинь агшин шүү дээ. Тэгээд энэ тоонууд чинь ингээд өндөр тавиад байна гэдэг юм. Цаашл ингээд ягаад ингэ өндөр тавиад байгаа юм бэ? Бодит үйл чинь зөрөөд байна гэж. Нөгөө талаасаа жижиг дунд бизнес эрхлэн, гарааны бизнес эрхлэн баг ял болчлоо. Сангийн яамныхаа баг ял болчлоо. Бизнес эрхлэн нэгээс 20 ажилуулна гэдэг тухайн ажил олгогчдод баг ял шиг юм болчлоо. Тухайн ажил олгогч яадаг вэхээр ажилтнаа бодоод, ажлын байраа бодоод өөртөө хамгийн бага цалин тавьдаг, хамгийн бага цалингаар нийгмийн татгалзаа төлдөг. Тэгээ эргээд нийгмийн ямс баталгаагүй болдог. Ажил олгогч болсныхын төлөө. Визэнд орно бага орлоготоос виз гардаг. Ипотект орно ипотект ордог. Тэгээд үе таалгаа барьдаг, бөө өөр ширтээ үлддэг. Тэгтэл нийт аж ахуй нэгжүүдийн чинь 90% нэгээс 20 ажилтдаг компани багт энэ дээр чиглэсэн ямар эдийн засгийн хөгжлийн бодлого байгаа юм бэ? Аж ахуй нэгжүүд чинь цааш дуулам хаалгаа бариул яах юм бэ? Энийг тооцож байгаа юм уу? За инхүү ярьсад хариулъя. Засгийн газрын бариад байгаа байр суурь аж ахуй нэгжээ дэмжиж гэдэг байр суурь байхгүй юу? Энэ төсвийн хуваарлт, зарлага аж ахуй нэгж тал руугаа илүү чиглүүлье. Ажил олгогч талдаа дэмжье. Ажил олгогч маань ажлын байр бий болон цалин өгөн татвар төлнө эдийн засгаа дэмжинэ. Эсрэгээр нь их хурл урсгал зардал шууд хүндээ очиж байгаа тэтгэврээ нэм, цалингаа нэм, ахаад нэм, орлогыг бууруул гэж шахаад байна шүү дээ. Одоо зөвхөн энэ нэмэн үрдэх албан татврыг буцаан олголтыг 2 нэгж байгааг 5 нэгж болгодог хууль үйлчлэх гээд байна. Ингээд улсын төсвөд дунджаар 2 их найдын орлого согт дутаад эхэлнэ. Тэр хэмжээнд чинь нөгөө эдийн засгт хөрөнгө оруулалтанд хийх нөгөө эдийн засгаа идэвхжүүлэх, бизнесээ дэмжих, ажлын байр бий болгож байгаа хувийн хвшлээ дэмжих орон зайгаад бид нар хаагаад дандаа зардал буюу хэрэглээ талдаа санхүүжилтийг ингээд нэг ус төрчин шийдвэр гаргаад байна шүү дээ. Одоо аж ахуй нэгжийн орлогын дээр 1 куб болгоно гэж байна. Ахаад их найдын одоо алдагдлууд орлого дутна.